Өглөөний мэнд дэвшүүлье. Mongolia Elite Runners клубээс 7 хоног болгоны Бямб гарагт бусдаа мэдлэг туршлагаа хуваалцсан ивентийг зохион байгуулдаг. Энэ удаагийн ивентээ болохоор манай клубээс хэрэгжүүлж байгаа гүйлтийн эрчимжүүлсэн сургалт дасгалжуулалтын хөтөлбөрт оролцож байгаа оролцогч нар болон энэ хөтөлбөрийг сонирхож оролцож байгаа хүмүүст зориулаад дасгалжуулагч шийдэр жуулан багш маань заавар зөвлөгөө асуултанд нь хариулж ингэж ярилцгаар байгаа. Тэгээд ер нь асуулт хариулт байдлаар л явуул зүгээр бах тий. Та бүхэнд маань ямар асуудал тулгарж ийн тэрийгээ шууд ингээд эхнээс нь ярилцаал хариулаа явчих. Шууд хоол, унд, хувцас, за бэртэл, гэмтэл өөр юу гардаг үлээ сэтгэл зүй асуудал нойроо яаж ялах уу, орд орой яаж ирт ундах уу гэл яг гүүгэд эхлэн гот маш олон асуудал гардаг. Нөгөө шоу цэнгэнээс хандлаас яаж татгалзах уу? Алкогольны хэрэглээгээ яаж хянах уу, хязгаарлах уу гэх. За мөн эргэн тойрны хүмүүс гүүгэд эхлэн гот бас эерэг сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Зарим хүмүүс болоод маш сайн байна, гүүгээд байгаараа гэж яхад зарим хүн болоод өө чи гүүгээд байгаа мó болооч эрүүл мэнд дээр хохирно штэ, зүрхээр явна шүү, өвдөггүй болно шүү гэж хэлдэг хүмүүс байгаа. Янз янзаар. Тэгэхээр иймэрхүү янз бүрийн юмнууд та бүхэнд маань тулгарж байгаа байх гэж бодож байна. Тийм болохоор яг таны хувьд өнөөдөр ямар асуудал тулгарж байна тэр талаасаа ярилцаад эхэлье. За эндээс бүлэг булчингуудын хажуугаар холбоос булчингуудыг жохол юмнууд байгаа даа шүү дээ. Та нар өнөөдөр жишээ нь анзаарсан уу? Би яагаад тэр шорон зам дээр явж исэн гэхээр яг энэ яриан дээр шорон дээр гүйснийгээ би та нарт тайлбарлаж өгөх гээд албаар хажууд чинь шорон дээр гүйсэн байхгүй юу? Шорон дээр гүнэ гэдэг чинь та өдөр болгон яг гүйлтийн зориултынхаа бүүцтэй засмал зам дээр тэгшээл гүгээд ээж болж байгаа боловч тийм ээ. Шорон зам дээр юм уу өвстэй, овон, товон, чулуу ийм олон овон товонтой тиймэрхүү газруудаар ингээд зөөлөн гүйлтээ хийхэд холбоос булчингууд чангарч идэх байхгүй юу? Яг л та нар энэ тэнд гიშгэн тий. чулуун дээр гიშгэн. Бие чагнаж гүйдэг болно. Зүгээр чөлөөтэй засмал зам дээр тэгшгэн газар дээр бол зүгээр л чөлөөтэй гүйш ямар ч юм бодохгүй тийм ээ. Уртлынхаа үнд тулчихгүй л бол. Тэгэхэд шорон зам дээр юм уу өвсөн дунд одоо жишээ нь хонхорхооч байгаа юм уу, чулууч байгаа юм уу мэдэхгүй тий. Ийм газрын дээр өөрийнхөө мэдрэмжээр ингээ гүүхээр хөл гарын булчин одоо юу гэдэг тий. Шагаа, түнх бүх булчингууд ингээ чангарч явж байдаг байхгүй. Дээр нь дараа нь одоо бие даалт ч юм уу зөөлөн гүйлтүүдэд болж өгвөл ийм шорон замыг бас ашиглаж бэлтгэл сургалтаа хийгэрээ. Хүн болгоны биеийн физиолог ондоо тийм ээ. Их хөлөрдөг хүн байна, хөлөрдгөн хүн байна. Таны хувьд бол яг хөлрөлт их авд юм байна. Дээр нь та энэ хөлрөлтөөрөө та ингээд бэлтгэл сургалт хийгээд тахаар айгүй хэрэгцээ алдчихж байгаа бусдаасаа. Тэгэхээр бусдаасаа илүү та эрсцээ нөхөх одоо эрс минералыг заавал тогтмол хэрэглэж явах хэрэгтэй. Та эрсцэн шинжилгээг өгсөн үү? Энд орохоос өмнө тэн дээр юу дутагдaltaй байна тэрийг харсан уу? За жишээ нь одоо С витамин ч юм уу дутчихвэл тийм ээ. Цэгээ яаж нөхөхөйг бол өдөрт аптек эмчийн зөвлөмжөөр С 1000 тоног өдөрт нэг удаа гэж байвал та 2 ширхгээр ууж яж нөгөө доош орсноогоо дээш нөхнө гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэр талыгаа баримтлах хэрэгтэй. Тэгээ одоо мэрэгжлийн тамирчид болон энэ мастерууд олон жил хичээлсэн тамирчид нь бэлтгэл сургалтын дээр одоо энэ савтай юм юу авч яваад байна, юу уугаад байна гэдгийг судлах хэрэгтэй. Одоо ингээд сургалтанд сууж нэг баг хамт олон болж байна. Тэгэхээр бусдаасаа нээлттэй чөлөөтэй асуу. За яг та юу хэрэглээд байд юм бэ? Энийг чинь би олж хэрэглэе да гэдэг ч юм уу те. Тэр байдлаар бусдаагаа нээлттэй хандаарай. Дараагийн асуулт нь болохоор гар бадараад байна шүү дээ. Гар бадараад байдаг ингээд би түрүүн бэлгийтэй ирсэн мөртлөө албаар бэлгээ тайлаг гүгэдсэн. Би таныг нөгөө дасгал хийж байхдаа та хитрхи ингэж гүгээд байна гэж тэгсэн шүү дээ. Та зүгээр нэг 2 чулууч юм гадраас аваад атгачих. Тэрийгэ засан заяа. Та нөгөө хитрхи ингэж хичээгээд дасгалаа хийх ингээ хичээгээд ингээ чангалаад идэм билээ. Дасгал хийхдээ. Зүгээр чөлөөтэй. Заавал ингэж гүгсэн юм байхгүй шүү дээ. Зүгээр чөлөөтэй заяа. Тэгээд гар бадараад байна гэдэг чинь танд одоо дээд мөчний ч юм уу нэг жоохон үзүүний ч юм уу мэдрэл дарагдж байгаа учраас хамгийн дөрөнд гарлууч орж штеп. Тэгэхээр энэ дээр одоо хүзүү ч юм уу те хуян тэргээ мэрэгжлийн физик талаас үзүүлэх хэрэгтэй нэгт хоёрт дээд мөчөндөө дасгал сургалт хийх хэрэгтэй. Сонголт бас маш чухал шүү. Баг залуудаа ч юм уу хэдэн жилийн өмнө хүзүүгээрээ ингэж
бэртэж гэмтэл авч яасан ч юм уу. Тийм. Тийм байна уу санаараа заяа. Тэр чинь яг тийм. наадах чинь шалтгаан. Тийм. Тэгэхээр сайн ямраа зураг авахуулаад хаана мэдрэл дарагдсан байна те. Тэрийгэ тодорхойлоод тэрэндээ зориулсан эмчилгээ хийх, физик эмчилгээ. Тэгжээ зүгээр болно. Тэгэхгүй энэ мэдрэл дарагдаад байгаа чинь зүгээр болохгүй. Тэгэхээр өөрийгөө ингээд ялан дийлээд ирнэ гэдг нь нэг том алхам. Нэг л өглөө гүөхч болох гээд ирж байгаа юм тийм ээ. За зөв битэд болохоор манай клуб болон манай дасгалжуулагч нар одоо зөв техниктэй гүөх энэ зөв олон жил ингэж мэдэж авсан энэ зүйлээ бусдад түгээн дэлгэрүүлэх нь одоо бидний бас хүсэл мөрөөдөл маш олон гүөхчтэй болох тийм ээ. Дээр нь та хэд маань ямар ч дасгал хөдөлгөөн хийдгүү байжгаад эренгүүтлээ шууд дасгал хөдөлгөөн хийнгүүтлээ огцом цочролд орж байгаа байхгүй. Тэгээд дээр нь ачаал аваад эхэлж байна тийм. Эхний 7 хоног бол ингээд зөвлгөөн та хэдийг сонгомл дасгалаа хийлгээд тэр сонгомл дасгал чинь бас зөөлхөн биш байхгүй юу? Нэлээд ачаал авдаг. Тэгээд та нарын жишээ нь ингээд сонгомл дасгалаа хийх ч юм уу ямар нэгэн техниктэй дасгалыг хийгээд ихэнх нь шахуу ингээд амьсгаагаа түгжээд бие чангалж ялээ. Жишээ нь өглөө тэр нэг охин хэлжээд ш. Миний ингээд би гүйлт хийгээд сонгомл дасгал хийсэн мөртлөө хөл түндүр орог нь миний нуруунд түндүр орсон байна гэдэг. Өөрийн ингээд анзаараад хахад дасгал хийхдээ ингээд дээд мөчөө ингээд чангалчаад гар нь ингэж хөдөлдгөө. Би хэлсээс та муурны төрлийн амьтад тэнцвэрээ болохын тулд сүүл нь хөдөлж идэг бол те та хөнгө атлетикийн төрөл гүйлтэнд гарч ухлаа. Маш гоё цэгцтэй гараа хаяад те дээд мөч сул ингээд явж байхад ямар ч асуудал байхгүй. Зөвхөн хөл дээр л ачаал авч байгаа шүү дээ. Хөл дээр ачаал авахыг зөв техникээр бид нэр өлмий дээрээ гүйлгэхтэй тэр дасгалуудыг зааж өгч байгаа. Дээр нь өлмий дээрээ гүү гэхээр хитрхийх ингээ хуран дээрээ гүү гэдэг хүмүүс байна. Хитрхийх. Тэгээ хуран дээрээ гүү хитрхийх хуран дээрээ гүнгүүт нөгөө хөлнөө өвдөд. Дээр нь бэртлэгийн тал авчих гад тэгээ хумснууд нь унаад те гоо сайхан алдагдаад. Энэ дээр юу вэ гэхээр яг шууд авчаад шулуун өсгийгөөрөө л хамгийн дөрөнд тавихгүй л байхад өлмий дээр нумнаас те одоо хөлийн одоо 50% дээр ч юм уу уршаага тэгээс төлөө тавь. Юунаас болсон бэ гэж өөрөө мэдэж байна уу? Ингээд заалны буруу бас биш. Өөрийн чинь эрдэсийн дутагдлахгүй юу? Эрдэс дутагдаад байна гэдэг чинь тэр булчин шүрмсээ чинь хамгаалахгүй. Дээр нь бэлтгэл сургуульд хийгээгүй учраас багаагаар сэмэрсээр тасарч байгаа байхгүй юу? Эрдэсийн дутуугаас. Ер нь бол эрдэс шүү. Тэгтээ шүү дээ тэр нөгөө холын гүйлт бид нар чинь 30-40 км гүйж штэ тий. Холын гүйлтийн дараа бас сонголтын дасгалыг хамаагүй бас битээ хийгэрэй гэдэг юм лээ. Нэг хөнгөн хийвэл маш хөнгөн хийгээл тэгээ явахгүй бол энэ их ачаал аваад бүх эрдсэн ингээд хөлсөөрөө гөвдсөний дараа тий. Хүчтэй юм сонголтын дасгал хийвэл бас шүрмэс тасрах, сэмрэх юм эрсдэл гардаг гэж байна. Нэгэн хэмнэлээр ингээд амар олон километр олон цаг ингээд гүсээр хүн хөрсчдөг байхгүй. Тэгээд тэрийг эренгүүтлээ ингээд шууд хүчээр сунгачиж бас болохгүй тий. Яг нөгөө нэг бүх эрдэс яг хэлж шít бүх эрдэс ингээд байхгүй болчихсон. Тийм тохиолдолд бол бас хамаагүй хүчээр болохгүй. Наад дээр ингээд багаагаар дасгалуудаа хийгээд хамгийн гол нь өөрт чинь болохоор сонголт амар чухал юм билээ. Яг тэгвэл өөрөө ингээд нэг жоохон чангаралтай юм билээ булчингийн. Дасгал хийж байгаа хүнд нөгөө булчингийн чангаралтай харагддаг байхгүй. Яг дасгалаа хийхээр айгүй гой гүйцэтгэл ингээд гарах гад байдаг мөртлөө булчин чанга юм уу шүрмсэн сунаагүй тийм ээ ингээ уян хатан байдал байхгүй учраас ингээ жоохон дутуу ингээ явагдаад байгаа байхгүй дасгал хийж явахдаа би тэгээ за яхаа ахилын дасарж исэн болохоор тэрэндээ л ингээд идэм болов ерөнхийдөө хараад ирсэн. Тэгээ дээр нь болохоор яг сонголт одоо муудаж байгаа их тэгээ булчингийн чангарал юм байна. Тэгэхээр маш сайн одоо их нэртэйгээ те сонголтоо маш сайн бий. Тогтмол сонголтыг бол одоо ингээд та эсвэл яг бэлтгэл дарангуулныг хийдгээ дасгалаа жоох хийж байгаа за харъя гэж яваад гэж байгаа шүү дээ. Өөрөө бол бусдаасаа илүү жоохон хичээгээ те сонголтуудыг хийгээд зүгээр шүү. Нэмэлцээгээр эсвэл явагт яваад жоохон сонголтуудыг бас сайн сураад авчих хэрэгтэй шүү дээ. Тэр нь бол гэмгүй байх шүү. Тийм тэр өвдөлтийг дав зүгээр яваатайгаа тэмцээ гэдэг байгаа шүү дээ. Өвдөхгүй хавдахгүй юм гэж байхгүй их юм болно. Тэгээд 2-7 хоногийн өмнө 7
дотор ингээд зүгээр болчихно гэж байхгүй шүү дээ. Би хэлсэн шүү дээ анх сараас дээш болно. Хагас сар ингээд сар 45 хоног ч юм уу болно. Тэгээ сүүлдээ ингээ өөрөө ирэхгүй шилбэний чинь булчин хөгжөөд ирэхээр өөрийгөө ачааллаа өөрийн бие чиглэлтэй аваад явчихдаг болдог байхгүй. Тэгэхээр өөрөө яг шилбэн өлмө дээрээ гүйхгүй өсгөн дээрээ гүйгээд байгаа чинь буруу байхгүй. Би хараад байгаа ерөөсөө. Би ингээ гүйж байгаа хүмүүсээ анзаараад яваад идэв штэ. Тэгж байгаа за тэр чин тийм байна энэ юм байна. Нэг өдөр бүгдэнд нь ингээ шууд тэргээ хэлчихгүй. Ээл багаагаар нэг үйлдэлээд давтах нь эсвэл өөрийгөө тэрийг мэдээд засах нь үг анзаараад яваад идэв байхгүй. Юу вэ гэхээр тогтмол яг бэлтгэл сургалтаа хий өлмө дээрээ гүү гэсэн бол өлмө дээрээ гүү. Шилбэний чин булчин аажмаар ингээд чангарна бүр зангирна те явахын эцгүй болно дээшээ доошоо шатаарч явахгүй байтугай тэгшгэн ч явж чадахгүй болно. Тэгээд та болж игэл ингээ бэлтгэл сургалт хийсэн өдрөө хүнд бэлтгэлтэй байгаа штэ тэр өдрөө халуун байнтай давстаа усанд суучих нэг 15 минут хэтрүүлж болдгоо юм. Тэгээд зөөлөн массаж бас хийлэг тогтмол. Одоо хоёр бол гэр бүлийн чи хоёрын нэгэ ээжлээд барьж байгаа штэ. Массажийнэ гэхээр яг шилбэнийхаа булчин дээр хийх шүү. Тэгэхгүй хүмүүс нэг хэтрүүлэл хөлийн тэр чигээрээ барих гал энэ тахим те энэ зөөлөн хүчтэй дарж болохгүй газар амар дарж мараад уруугаараа гимтээч гэдэг. Тэгэхээр ер нь бол тогтмол яг бэлтгэл сургалтаа хий, зөөлөн гүйлт хий, зөөлөн гүйлтүүд чинь айгүй гоё судалж өгдөн шүү дээ. Ер нь массажнаас илүү. Жишээ нь хөлийн цэврүү үсэрсэн гэж байгаа. Цэврүү үсрэх бол зүгээр л хамгийн энгийн жишээ байхгүй. Мэргэжлийн гүгч цэврүү үсэрнэ. Магадгүй нэг өглөө буруу амьсаа сонгоод өмсөх ч юм уу те. Эсвэл шинэ пүүст тестлж одоо бэлтгэлдээ гарах ч юм уу. Эсвэл хитрхи барьсан пүүз ч юм уу. Дээр нэг пүүз сонголтыг нэг арзмаар нэг хуруу ингээд уршаа тулгаж агаад аваа гэдэг байгаа штэ. Хит толын гүйлт болон хол зайд гүөх зорилготой анх шинээр эхэлж байгаа хүмүүс бол ерөнхийдөө нэг арзмаар том пүүз авахд илүүдэхгүй гэмгүү тий. Одоо мэргэжлийн дамирчид бол одоо засмал зам дээр гүүх үү, тарак төрлийн зориултын зам дээр гүүх үү, ууланд гүүх үү, шорон дээр гүүх үү гэх пүүзнүүдээ ерөнхийдөө өөр зориултын пүүзнүүд байдаг, сонгож өмсдөг бас тий. Жишээ нь интервал гүйлт хийх гэж байгаа хүнд бол нэг арзмаар том пүүз бол хэрэггүй шүү дээ. Яг таарсан пүүзээ өмсч интервалаа хийгээл болоо. Бие халаалтан дээр нэг өмнөх тусдаа бие халаалтын пүүзтэй байгаа шүү дээ. Тэгээ яг интервал хийх чинь дэрүүгэн дээр агшинд том пүүз биш яг өөрт таарсан пүүзээрээ гүйцэтгэлдээ маш хурдан хийнэ гэсэн үг тийм ээ. За тэрэн дээр болохоор ийм байгаад байгаа шүү дээ. Би анхны хичээл дэрээгүй мэн тийм ээ. Тэгэхээр нэг машин техник болгон бүх юм ингээ амаржин пүрштэй байдаг. Хүний пүрш амаржин юу вэ? Бэртэл гэмтэлгүй гүүх нь юу вэ гэхээр хүн шууд өсгөн дээрээ шууд тулах юм бол мэдээж түнх тийм ээ өвдөг шагаан дээр ачаал нь шууд ирж байгаа шулуун ирж шít гүүгээд хараагаад амар хүчтэй ингээд түлхэхээр тэгэхээр энийг зөөлрүүлж өөртөө одоо зөв техниктэй гүүх гээд байгаагийн өөрийн биеийн жингийн бүх ачаалыг авах юм чинь хамгийн түрүүнд өлмий л واخхгүй юу. Өлмий дээрээ тавьж яах гэдэг чинь одоо шилбэний булчин чинь тэр амаржин пүршинд болоод байна штэ. Тэгэхээр энгийн үедээ ч гэсэн гадуур явахдаа нөгөө эхлээд шилбэн дээрээ ингээд баг явж дасгаад тэгээд өөрийнхөө үндсэнгүүл алхалтаар алхаад ингээд баг дасгаарай гэдэг байгаа чинь тэр ихгүй. Та хэд ингээд одоо дөнгөж сургалт яваад 2 дахь 7 хоног дээр явж штэ тийм ээ. Магадгүй 3-7 хоног 4-7 хоног жийс нойрны асуудал чинь нэг жоохон зэгцэрч эхэлнэ. Одоо л яг хүнд үе дээр явж байгаа штэ. Өглөө 5:30-д ирэхийн тулд мэдээж бас бараг 4:30-40 гээл сэрж байгаа. Зарим гэрн хоол ойроос шалтгаалаа тий. Тэгээ өглөө одоо ерөнхийдөө нэг жоохон сэрүүсч эхэлж штэ. Манайхан бүгдээрээ спортын зөв нөгөө эртүүцнүүд байдаг штэ тий. Өмд цамц эртүүцэн хувцснууд болж өгвөл тиймэрхүү хувцсандаа ороорой. Юу өглөө эрт шорттой хүрээд ирв. Эртүүц хувцс яагаад ийм сундаг материалтай эрзэн шиг ийм бие барьдаг вэ гэхээр спортын ийм зориултын наалт байдаг штэ. Бэртлэгэнтлээс урсгалын сэргийлж наадаг тип наалт байдаг. Тэр наалтны өмнөх одоо хувцаар өөрийнхөө ингээ булчин жирэмсийг барьж явах зориулттай байдаг байхгүй эртүүц хувцсаа. Ясчаа хэлээ. Буруу пүүлдээ өсгөлдөөд ингээд гүгөөд үе чинь бол маш их ачаалаа авна. Тэгэхээр ерөөсөө үе мөчөө хамгаалыг гэвэл нөгөө бид нэр бадрал гэдэг эмчтэй яриа хийсэн шүү дээ. Үе мөчөнд гүүх муу юу гэж чи үгүй гүүх сайн гэж байгаа юм.
Юу муу юм гэж чи илүүдэлж юм уу гэж байгаа. Хөдөлгөөний дутагдал муу гэж үе мөчөнд. Илүүдэлжин хөдөлгөөний дутагдал тэгээд тэрийгэ дагсан булчингийн сулрал, булчин ширмэсний сулрал бол үе мөчийг эмтээдэг гол шалтгаан юм аа. Тэгвэл үе мөчөнд юу сайн юм бэ гэж. Жинга хэмжээнд нь хадгалах үе мөч нь маш сайн. Байнгын дасгал хөдөлгөөн хийж явах нь үе мөч нь маш сайн. За тэгээд зөвхөн ингээл хүчний одоо бүдүүн булчингуудаа гэхээс илүү тэр нарийн булчингуудыг хөгжүүлсэн дасгалуудыг сайн хийж байгаараа гэж эмч зөвлөж байгаа байхгүй. Энэ бол одоо манай энэ хөтөлбөр дээр бас нэг юу яасан байлаа шүү дээ. Яг марафонд гүйх гэж биш, амьсгаагаа задлах гэж, зөв техниктэй гүйж сурах гэж хүмүүс зөндөө ирсэн байлаа. А тэднэр нь болохоор яг хэлсэн чинь өөрөө чи хэлсэн шиг ингээд цувандаа заавал гүйх албагүй, өөрийнхөө хэмжээнд гүйж сураа тий, өөрийнхөө хэмжээнд гүйгээд ахиад тий, шат дээш ахиад явна штэ. Тэгээд дараа нь дагдаг болно. А ер нь бол өөрийнхөө хэмжээнд эхлээд амьсгаагаа задлах баг багаар гүйгээд ахиул тийм ээ. Тэгж жагаад дараа нь мэрэгжлийн гүйгч нар л үгээ цог гүйдэг болно штэ. Тэгэхээр эхний ээлжинд бол хамаагүй өндөр та нарыг шахахгүй шууд цоггүй тэг ингэхгүй өөрийнхөө хэмжээнд мэдээж би таны биеэр гүүгээг учраас өөрийнхөө хэмжээнд ачааллаа өөрөө бас мэдрээд явах хэрэгтэй. Тодорхой хэмжээний бас дасгалжуулагчийн өгж байгаа дасгал сургалтыг аль болох хийх ёстой. Хийжээж сайжирна гэхээс хийхгүй би ийм стэйгээ үлдээд ивэл тэгэл тэр дороо л үлдэнэ. Яг нэг ийм торгон акшн дээр бид нар байх хэрэгтэй юм шиг үлээ. Одоо ингээд за энэ бидний явах хэрэгтэй зам гэж бодвол энээс доошоо орчвол нэг ийм би аягүй амархан чадаад байгаа байхгүй. Энээс доошоо болов те надад нэг easy. А энээс дээшээ гарахаар би ингээд няцаад яа барах юм уу эн чинь амар хэцүү байж штэ гэд. Яг энэ өрийн завсраар аливаа бэлтгэл явах хэрэгтэй юм байна. Тэгжээд сайжирна. Тэгжээд сайжирна. Тэгэхгүй энээс доошоо байнга энээс доошоо байгаад огт сайжрахгүй. Тэгэл тэр байдгаараа л үлдэнэ. Энд байвал няцаад ингээд за энэ гүйлт гэдэг чинь миний юм биш байна. Би бол чадахгүй юм байна гэж хаяа. Тэгэхээр аливаа бэлтгэлч яг энэ торгон мөрөндөөгөр л явах хэрэгтэй юм байна. Тэргэл яг өөрийгөө мэдрээрээ гэдэг байгаа байхгүй тий. 7 өндөржээ бол 7 10-аар 7 20-аар явж болно ш. Гэхдээ цагаа хараад зүрх өндөр зохиод гэсэн мөртлөө өөрөө ямар ч амьсгаагүй хөнгөн байвал цаг чинь буруу заагаад байна л гэсэн үг. Өөрийнхөө амьсгал биеийг мэдэр. Чамд хөнгөн байвал заавал цаг дээр ингээ 160 заагаад байна өндөр байна гэж бодох хэрэггүй ш. Цагаа ингээ сул зүүх, ханцуун дээр зүүх гэдгээс хамаараа энэ чинь худлаа заагаад байдаг байхгүй. Амьсгал айгүй гоё мэдрэгдэг зүйл нь шүү дээ нөгөө зүрхний сохилтыг. Дэргэд хүнтэйгээ би ингээд яг чөлөөтэй ярьж чаджвал энэ зоон хоёр гүйлт байхгүй юу? Дэргэд хүнтэйгээ ярьж чадчихаа. Та шууд гараад өнөөдөр марафон гүйлтэд гүйчихгүй шүү дээ. Тэгээ энэ чинь нөгөө нэг зөв систем төлөвлөгөөний дагуу төсвөрийг бүх юмыг л ер нь ингээд жигд доороос нь суур явж байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол хөгжин тий. Шууд энэ жил та ингээд шууд одоо марафонд гүйчи энэ хүн шиг шууд 100 гүйчи гэхгүй байхгүй юу? Энд бас нэг гүүхийн тулд нэг тодорхой хэмжээний цаг хугацаа бэлтгэлжилт тий явагдаж байгаа хэвээр. Та аль хэдийн төсвөр цуудсан байна. Ямар төсвөр гэхээр 5 дахь шоудсад өнөөдөр орондоо байж исэн өөрийнхөө нэг хуйлууртай харьцуулахад өнөөдөр бүр амар өндөр төсвөртэй болсон байна. А яг энэ шиг 7 хоногийн дараа дараагийн шатанд гарна. Сарын дараа дараагийн шатанд гарна. Ингээд хүн ингээд сараас сар жилээс жилд ахт юм байл. Түүнээс яг өчтөрийнхөө өөртөө өнөөдөр харьцуулаад ахихгүй байна, төсвөр муу байна. Амар ядарлаа гэж бодож яваад үгүй. Хэн байж байгаад хэн бол сайжирж гэнэ гэдгийг аягүй сайн бодох хэрэгтэй юм бэл. Нарийн имийг ингэж өөрөө ингэж анзаарч яг наас идэв чинь бас яг зөв сэдв байхгүй юу. За юу вэ гэхээр ингээд та хэд ингээд за хайрцагт явж байгаа бол зөөлөнгөө үж байгаа штэ. 7-0 ойрол гээд байгаа штэ би тийм ээ. Тэр бол ингээд багийн зохион байгуулалт. За ерөнхийдөө бол хүн болгон хүссэн бүхэн гараад гүйцэтгэв штэ. Баг багаар нэмдэг те гүйлтээ нэмдэг. За тэр таны одоо ярьж байгаа тойргийг нэмхийн тулд бас тусгай бэлтгэлжүүлэлтүүд их явдаг байхгүй юу? Наан хурдны бэлтгэл, хүчний бэлтгэл гэх тийм ээ. Системтэй бэлтгэлийн төлөвлөгөөр л ер нь бол уламжлалт цаашаа ихнэ гэсэн үг. Тэгээ нөгөө нэг эхний тойрог айгүй өндөр явчаад дараагийн тойрог улам муудаад дуусаад байна штэ. Гүйлтийн гол нөгөө нэг зөв төлөвлөлт гэдэг маань эхний километрээ яаж гүйж जैन сүүлийн километрээ яг тэргээрээ дуусгах гол зарчим байдаг. Яг жигэд вагоны дугуй явж байгаа. Тэгэхээр бол ер нь бол төлөвлөгөөтэй бэлтгэлжилт хэрэгтэй байхгүй. Наад дээр ч болохоор одоо ингээд ямар ч байсан энэ хөтөлбөрийнхаа хүрээнд хичээлээ болж өгвөл битээ таслаарай. А хөтөлбөрийн хүрээнд ингээд та марафон гүйлтийг
өндөр цагаар биш амжилттай бариагаад дуусгах хэмжээнд бид нэр ихний ээлжинд төлөвлөгөө боловсруулсан. Бүх төлөвлөгөөг боловсруулаад дууссан байгаа. Төлөвлөгөөний дагуу өдөр тутмын бэлтгэл явна. Бэлтгэлийнхаа дундаас хоцрох юм бол нөгөө үеийнхнаасаа үлдэнэ, тэ буцаад үеийнхэнтэйгоо ирэхгээ шууд ачаалттай нөгөө бэлтгэлд орох юм бол бэрхтэлгэмтэл болно. Тэгэхээр хүн бүрийн хариуцлага чухал шүү. Өөрснийхөө гэрийн даалгаварт өгж байгаа бие даалттай өдөр байгаа шүү дээ. Тэр бие даалтан дээр нөгөө нэг хий гэсэн юм хийгээгүй дараагийн өдрүүдэд ирээд ачаал нэмэхээр өмнөхөө хийгээгүй ижид дараагийнхт нь ороход бэрхтэлгэмтэл болох гэдэг. Тэгэхээр би нөгөө нэг завтай үедээ бол би даасан ч байсан багш нэрээ зогсож байна гэдэг чинь тэрийг би танарт сурах гээд байгаа байхгүй. Ингээ олон жил яваад хамгийн одоо шалгарсан өглөөний цай юу байна гэхээр зэрэг за би яг юу хэрэглэдэгээс өглөө босоод нэг ийм аяг ус ууна. Цэвэр ус ууна. За тэгээд 0 ороош удаамаа угааж байгаа хоорондоо билетгээ асаагаад нэг хар цай халаачдаг байхгүй. Өмнөх өдөр нь чандсан байд. Тэгээ хар цайгаа болохоор авируугаа хийгээд эндээсээ нэг том амны албаар ийм овгор арван гурил хийн. За тэгээд нэг ийм жижиг амны албаг зөгийн бал хийн. Тэгээд шар тус. Бас нэг ийм жижиг амны албаны үзүүр дээр нэг ийм шар тус. Шагаан чинээ шар тус гэдэг шиг. Энэ гурвыгаа найруулад гарахаас өмнө уучдаг байхгүй. Тэгэл ирээл бэлтгэл хийхэд энэ аягүй гоё юу болчдөг. Тэгээ ямар бэлтгэлээс хамаарна. Одоо өнөөдрийн шиг ийм easy зөөлөн гүйцэтгэх үед бол энэ бол бүр хангалттай саяны ууж байгаа зүйл бол. Гэтэл би интервал бэлтгэлтэй ч юм уу холын гүйцэтгэх бол нэмэлтээр электролитоо найруулж авна, нөгөө желигээ авна тий. Хэр хол гүйхээс хамаарад энэ желигээ авна, электролитоо авна. За ингээд ер нь бол хэлээд байгаа шүү дээ. Хоол бол нүүрс ус, уураг, өөгт тос гэсэн 3 хэлбэр байгаа. Саяныхт бол дандаа нүүрс ус орчлоо. Шар тос чинь тосныг юу тий. За тэгээд гүйж явах явцдаа энэ нэг уу чинь нүүрс ус. Электролит чинь хөлсөөр алдж байгаа эрдсээ нөхж байгаа гэсэн үг. За ингээд бэлтгэлээ хийгээд дуусчлаа. Одоо юу хэрэгтэй вэ? Уурглаг хоол хэрэгтэй гэсэн. Тэгээд бэлтгэлийн өмнө болон бэлтгэлийн үеэр нүүрс ус, бэлтгэлийн дараа уураг. За уурагт юу байж болох вэ гэхээр зэрэг нөгөө хоол зүүж хэлсэн шүү дээ. Хамгийн амархан шууд одоо гэрлүүгээ харж цаг алдахгүйгээр шууд идэж болох уураг гэвэл илэгний ногш талхан дээр тавиал нөгөө халуун савндаа цайгаа хийгээд аваа явж байгаа шүү дээ. Тэгээ машин доороо уцаа солиод шууд хөдлөхөөсөө өмнө 2-3 илэгний ногш талхын дээр цайгаа уучаал тэгээ гэрлүүгээ очиж байгаа. Тэгээ гэртээ очиж цайгаа шөлтөө устаа хоол хийж. Тэгээ өглөө нөгөө нэг ерөөсөө өлөн хоосон бас нэг гүйж бэлтгэл сургалт хийж болохгүй. Яг саяны шар тосыг 13-тай те жоохон зураал өглөө жоохон тааруулаад уугаад ирсэн байхад л юм болно. 100 км-ийн тэмцээнд ер нь бол орж болно. Жишээ нь энэчлийн манай бодомчид анх удаа очиод бодомчид орж байгаа. Тэгсэн мөртлөө өмнөх ингээд холын 50 км, 100 км, 6 цаг гээд маш олон тэмцээнд орж исэн хүмүүс байсан. Тэгээ би яг гараан дээр өөрөө ингээд зогсож байгаа шүү дээ. Тэгээ гараан дээр зогсож байхад туршлагагүй буюу буруу одоо дасгалжуулагчийн буруу гэхгүй, тамирчны буруу гэхгүй ер нь бол гараад амар өндөр ингээд бүхний 2 дугаар баг ирж байхад 100 км-т гүйж байгаа онцгой ирж байгаа байхгүй юу. Би тэднийг өнгөрөөчөөд яг энэ жил түрүүлсэн 2 хүмүүнийг ирэхэд өнөөдрөө тойроос аврах тодроо шүү гэд би яг хэлж байгаа. Тэр 2-1-2-т орж байгаа байхгүй юу. Тэгэхээр 100 км-т гүүн гэдэг маань асар том бэлтгэлжил мэдрэмж тий дасгалжуулалтын онол хувь хүний маш том зарчим явж байгаа хэвээр төлөвлөгөө тийм ээ 100 км чинь хүссэн хүн явахгүй зам баггүй юу. Яа 100 км-т гүүхийн явцад бэлтгэлжилтэй нарийн төлөвлөгөөтэй авах хэрэгтэй 5 км тутам эрдэс минералаа нөхж явах хэрэгтэй давхар эрүүл мэндэ хянж одоо эрдсэн шинжилгээгээ өгөөд тийм ээ улиралд нэг өгөөд эрдэс шинжилгээ юунуудаа нөхөөд явж явах хэрэгтэй. Тэгээ энэ дэр давхар зөвлөмж авах 100 км-т өөрөө бүүгээ төрүүлж исэн тий Баатрахаас бас яриулах нь бас зүг баха. Тий, ер нь бол сая ярьчлаа одоо номон дээр байгаа. Аваад уншаа. Маш тодорхой туршлагаа хуваацсан байгаа. Та ингээд за 100 км-т өөрөө гүйгээ бодож яах гэдэг чинь нэг алхам. За дараагийн алхам нь юу гэхээр 1000 сайн дасгалжуулагчтай байгаад ганцаараа байхад бол хэцүү.
тэрийг хамт олон багаараад авах хэрэгтэй байхгүй. Та өнөөдөр би танд төлөвлөгөө өглөө гэхэд та ганцаараа л яваад байх бас хэцүү. Баг хамт олон яагаад хамт ингэж бэлтгэл хийчээд уралдааны зам дээр гараад өрсөлдөх юм бэ? Хөнгө атлетикийн төрөл тийм ээ. Тэгэхээр тэр бэлтгэлжилтийг авахын тулд та мэдээж тодорхой хэмжээний нэг клубыг сонгоод өөртөө адилхан одоо хит олон марафон гүйлтийн төрөлчтэй 100 км чинь тэр төрлүүдэд оролцох тамирчтайгаа нэг групп болж ажиллах чинь та бэлтгэлжилтээ авахад олуулаа байна гэдэг чинь нэг 2 км-ээр салхи аваад явах ч юм уу нэгэндээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ч юм уу нэгийг дээшээ өргөн штэ тийм ээ уух юмаа ээлжлээд нэгэндээ авч өгөх ч юм уу аль нэгнийх нь ар гэрээс ирээд халуун бүлээн юм өвөл жишээ нь уух юм барай зогсож явах ч юм уу асар том юм төлөвлөгөө явуулж идэх байхгүй хамт олны. Тэрнээс та би ингээл ганцаараа ганц таны төлөө ингээл бас өглөө болгон өвөл хүүтэнд ирээд байхгүй хэцүү ирж болно тий. Ирсэн ч та ингээ ганцаараа гүөх айгүй хэцүү. Тэгэхээр хамт олонтой бол нэгт дээр нь бэлтгэл сургалтыг маш сайн хийж 100 км-ийг та өндөр цагаар биш юмаа гэхэд өөрийнхөө санснаар өөрийнхөө хэмжээнд финишийг амжилттай хийнэ гэдэг чинь тэр чинь л ололт байхгүй. Манай энэ бям гарагийн яриа бол байнга явагдаж байгаа. Тэгээд манай бэлтгэл сургалтанд хамрагдж байгаа хүмүүсийн үн төлбөргөө ингээд оролцдог шүү. Тэгэхээр бид нэр янз янзын сонирхолтой зочид ураад эндээ ингээд бям гараг болгон ивент хийн заавал ажлаа төлөвлөөд хамрагдж байгаараа гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн одоо ивент дээр цаг зав гарганд туршлагаа олсон Шийдвэр багштай баярлалаа.